Сайн мэцааны үзэгчдээ нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. За өнөөдрийнхөө дугаараар та бүхний тэшүүрийн спортын төлөөлөлтөд уулзуулахаар бэлдсэн байгаа. Манай студид за тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дараарамш олон жил ажилласан энэ спортын тэтгэлтэн Давид Өржүүлэн, за гүйлтийн тэшүүрийн шгшөөгийн дасгалжуулагч энх хоёр нар хүрэлцэн ирсэн. Та бүхэнд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Хүндсэн өдрийн мэнд хүргэе. За 5 дугаар сарын 11-ний өдөр тэшүүрийн спортын төлөөллүүд хэвлэлийн хурал зарласан. Тэгээд тэр хэвлэлийн хурал зарласан гол шалтгаан бас юу байв? Хэвлэлийн хуралаар олон нийтэд хүргэсэн мэдээлэлээс нэг ярилцлага эхлэе. За тийм ээ. Өнгөрч одоо 5 дугаар сарын 11-ний өдөр Монголын тэшүүрийн холбооны төлөөлөл хэвлэлийн багварлаар зарлан хуралдуулсан байгаа. Энэ хэвлэлийн багварлыг хуралдуулах шалтгаан юу байсан гэвэл Монголын тэшүүрийн холбооны ээлж тус их хурал 2016 оны 4 сарын 28-ны өдөр хуралдсан. Энэ хуралдаар өмнө одоо 2014 оны 11 сард сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг тийм ээ одоо авч хэлэлцээж тэшүүрийн холбооны үйл ажиллагаанд үнэлт өгж за тэгээд ер нь удирдах зөвлөлийн 9 гишүүнээс 5 нь бол аль биесээр одоо ажиллахгүй гэдгээ тэр дундаа ерөнхийлөгч нь сонгогдсон байсан нямдуу ажиллахгүй гэсэн өргөдлөө аль одоо өнгөрсөн оны 8 сард өгсөн байсан. Ингээд холбооны удирдлага ерөнхийлөгч бол үүрэг гүйцэтгэгч хэлбэртэй ерөнхий нарийн бичгийн дарга нь үүрэг гүйцэтгэгчсэн хэлбэртэй ингээд хурлаа ер нь тогтмол хийж чадхаа болцсон. Ерөөсөө ингээд 2-3 хувийн хэмжээнд нэг асуудлаа ярьж явдаг бусд нь ингээд ажлаа татгалцсан өргөдлөө өгсөн ийм асуудал байсан учраас Монголын тэшүүрийн холбооны дөрмийн дагуу ээлж тус хурлыг зарлан хуралдуулсан. Ингээд зарлан хуралдуулахад бас учир бий л дээ. Зарлан хуралдуулахад хоёр үндслэл байдаг. Нэг нь бол манай дөрвөн дээр бол ерөнхийлөгч энэ санаачлагаар ээлж тусыг хурлыг хуралдуулах ёстой. Хоёрдугаар заалт бол гишүүдийн 51%-аас дээшх нь ээлж тус хурлыг хуралдуулна гэж аль биесээр гаруй үсгээ өгөөд тэр гаруй үсгүүд нь нэгдсэн журмаар одоо Монголын тэшүүрийн холбооны удирдлагад хүрэгдснээс хойш 30 хоногийн дотор хуралдуулах ёстой. Энэ үднээс манай тэшүүрчд өөр нь бол өнгөрсөн 2015 оны 12 сард өрх хүч барьж исэн юм байлээ. Одоо энэ ажиллаж байгаа дасгалжуулагч тамирчид тэр түүнд нь ерөөсөө хариу өгөөгүй байсан. Тэгэнгүүт одоо өнгөрсөн 3 дугаар сард болсон Монголын бүх ард түмний Спартакиадын үеэр одоо бүгд л одоо хөдөө орон нутгийн багш дасгалжуулагчид тэгээд тамирч суулсан үедээ дахин энэ асуудлаа өөрсдөө ярилцаад ер нь холбооны удирдлагууд ерөөсөө уулзч хүлээж авахгүй нэм учраас ерөөсөө ээлж тус хурлыг 4 өрөөнд хийх нь зүйтэй юм а гэдэг ингээд гар үсэг цуглуулж эхэлсэн юм байл. Ингээд 3 сарын 29-нд үндсэндээ 55 хүний гар үсэг өгөхий бичгийг ээлж тус хурлаа хуралдуулаач гэсэн бичгийг Монголын тэшүүрийн холбооны удирдлагад гардуулсан. Тэгэхээр 4 өрөөнд 3 сарын 29-нд гардуулсан юм чинь 30 хоногийн дотор ихээр ерөөсөө ямар ч асуудалгүйгээр бид нэр бол өөрсдөө тэгээд энэ ээлж тус хурлыг хуралдуулах ажлын хэсэг төр хороо байгуулагдсан байсан. Ингээд 4 сарын 28-ны өдөр буюу 30 дахь хоног дээрээ энэ хурлыг зарлан хуралдуулсан. Яг хурлыг зарлан хуралдуулаад хөдөө орон нутгаас нийтдээ одоо зар авсан улсуудын 80 гаруй хувь нь ирсэн. Тэгээ 68 оролцсон. Ингээд хурлаа бол хийсэн. Хурлын эрц бол хангалттай 80 гаруй хувьтай байсан. Гагцгүй харин хуралд өмнөх одоо удирдах зөвлөлд ажиллаж исэн ерөнхийлөгч болоо за тэгээд яг одоо ерөнхийлөгч өөрөг гүйцэтгэж байгаа хүмүүс ерөнхий нарийн бичгийн дарга тэр хүрэлцэн ирч чадаагүй ороогүй тэднэрт бол аль биесээр одоо ирээч маргааш хуралдан шүү бид нэр 3 сарын 29-нд аль биесээр ээлж тус хурал хуралдуулах бичиг барьснаас хойш 4-5 удаа уулзсан. Тэр уулзах явцад юу гэжсэнгүү хурлыг ингээд зарлан хуралдуулах гэсэн юм хуралдуулах боллоо гэхэд бол бид нэр аудитын дүгнэлт одоо өмнөх жилүүдийн өндөр аудитын дүгнэлт хийлгүй тэрний хариу гарсны дараа болно гэсэн ийм шаардлага. Хоёрдугаарт бол цаг хугацааны хувьд одоо хийж чадахгүй ер нь бол хийхийг бол зөвшөөрж байна гэсэн. Цаг хугацааны хувьд бол ер нь тэшүүрийн спортч бас их онцлог штэ. Өвөл яг ингээд эд уралдаан тэмцээнд болдог манай хувьд бол бусад орнууд бол жилийн 4 үйлрэл болдог. Манай хөдөө орн гол одоо анх шатан дээр ажиллаж байгаа хөдөө орн нутгийн багш дасгалжуулагч нар тэр бол дунд сургуулийн багш нар байдаг учраас хавар 4 сараас 5 сарын хооронд ерөөсөө хамгийн завтай үе байдаг. Одоо 5 сар гараад ирэхээр хөдөө орн нутгийн багш нар ч шалгалт шүүлгүүд, анги төгсөлтүүд, тэгээд шалгалтууд болно. За энэ жил тэгээд улс төрийн сонгуулийн жил, дараад нь тэгээд зуны амралт гэл ингээл 9 сар, 10 сар болоо явчихдаг. Тэр үе дээр юмыг ярих гэхээр ерөөсөө дэндүү тулгамтчдаг учраас манайхан жил болгон ерөөсөө
4-5 сарын хооронд л ер нь аливаа нэгэн асуудлуудаа олноороо ярилцлага ийм уламжлалтай ийм хугацааны үед ийм тохиромжтой үе байдаг. Ийм дэсэн аудитын дүгнэлтийн хувьд бол хийх нь зөвөө хийлгэлгүй яг тэр хөдөлгөөний шүүсээр гагцгүй хугацааны үед ийм болсон байна. Тэгээд дөрвөн дээр бол аудитын дүгнэлтийг ямар үед хийх вэ гэсэн заалт байгаа. Ээлж тус сурлын өмнө аудитын дүгнэлтийг заавал хийлгэнэ. Тэр бол энэ бол ээлж тус сурал учраас аудитын дүгнэлтэхгүй ерөөсөө л өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор шууд хуралдуулах ямар нэгэн хэлэлцэх шаардлага одоо тийм ээ янз янзын шалтгаан бол одоо байхгүйгээр ингэж хуралдуулах юм дүрмтэй юм байна. Энэ үднээс хуралдсан гэтэл энийг хуралд оролцоог өдөр зүглийн гишүүд ялангуяа үүрэг гүйцэтгэгч болормоо ерөнхий нарийн бичгийн дарга гэж байгаа нар мандах нар л одоо энэ бол тэгээ Эрдэнэ үлзий гэж хүн байгаа. Бас тэр өмнө Ахмад Тэшүүрчин одоо өөрөө олон жил өнтө Тэшүүрийн холбооны ерөнхийлөгчээр ажилласан хүн. Тэгэл энэ хэдхэн нөхдүүд л одоо ингээл нэг хүлээмж зөвшөөрөхгүй л гэл одоо ингээл одоо төрхөөр угаач өгөхгүй тамга тэмдгэж өгөхгүй ингээл өрөөгөө цаажлаацчаал ингээл ийм нэг зохимжгүй юм болчиход байгаа юм л та. Тэр үднээсээ бид нэр ерөөсөө энэ тэгээ энэ нөхдүүд чинь бас хэвлэлийн баг хурлыг гэдэг ингээд захаар бас олон түмэнд нэг жаахан зөв мэдээлэл өгөө хурлынхаа талаар гэдэг үднээс бид нар урьдчилдөр буюу 11-нд одоо хэвлэлийн баг хурлыг хийсэн юм аа. Одоо өөрөөр хэлбэл холбооны үүрэг ерөнхий нарийн бичиг болон ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэжсэн тэдгээр хүмүүс дөрмийн дагуу явагдсан гэж та бүхний хэлж байгаа энэ хурлыг ямар учраас хууль бус гэж үзээд байгаагаа тайлбар аль бисний тайлбар юм өгч байна уу? Аль бисний тайлбарч хүн одоо бид нарт өгсөн юм байхгүй хууль бус л гэж одоо яриад ингээд байгаа. Тэгээ бид нар одоо ийм зохимжгүй газар байдал үүсээд байгаа учраас одоо хуулийн байгууллага тандах зүйтэй гэдэг. Ер нь бол сая ээлж тус их хурлаас бол шүүд Ахмад Тэшүүрчэд ер нь Тэшүүртийн хариуцлагатай үгнүүд хэлж ийлээ л дээ. Уржнангийн одоо 2014 оны 12 дугаар их хурал дээр чадна гэж одоо ерөөсө бас л баахан бужигнаа бодлоо утгасан байхгүй юу. Тэгэл ерөөсө бодлоо утгаал тийм чи энийг бол баримтаар баахан бужигнуулаад ингээл тэгэл өөртөө чадна гэж аваад тэгэл ингэсэн сүултээ хоорондоо таар тохирхоо байлаа. Сүултээ хуралдаа ирдэг хүн байхгүй. Тэгэл эхнээсээ ерөөсө ерөнхийлөгчөөс эхлээл одоо татгалцсан гарын үсгүүдээ өгсөөрөө сүултээ 5 6 он болцсон. Ингээд ерөөсө хурал хийх эрсцгүй болцсон. Тэгээд нэг 2 хүн л байж идэг. Тэгээд энэ жилийн явж байгаа уралдаан тэмцээн үнэхээр хангалтгүй боллоо. Тэмцээний тооц өрлөө, тэмцээнд орлогчдын тооц цөрлөө ерөөсө ингээд ер нь энэ байдал цааш даамжирч болохгүй нэ гэдэг ингээд олон одоо Тэшүүрийн маань төлөөллүүд ингээд хөдөө орон нутгийн багш нар хүртэл гундуухан болцсон байсан л да. Ингээд шаардлага хургуусаар байгаа. Тэгээд саяны хурлыг хийж байгаа. Тэгээ ер нь тэгээ сая ээлж тус хурлын хуралд бол ажлын хэсэг байгуулагдсантай холбогдож өмнө одоо сонгогдсон байсан тэр Няндуа ерөнхийлөгч бас уулзсан л да. Тэгээд бол бид нар ярилцаад ингэж яхад бид нар бол үгүй ахаад нэг жил бас нэг харцны ингээд ингэхэд бол үгүй одоо ерөөсөө олон хүмүүс хэлжсэн Ахмад Тэшүүртэй үгүй энэс цаашаа ингэх юм бол одоо ерөөсөө энэ спорч мөхөөр бол овоо жаахан сэргэжсэн бүр болохоо байлаа гэл ингээд хэлсэн. Тэгээд бол хурлыг хийсэн. Ээлж тус хурал дээр бол хурлын төлөөлөгчдөөс ямар юу яасан гэвэл ажил хүлээлцэх комиссийг бол томилсон. Тэгээ ажил хүлээлцэх комиссийг томилоод тэгээ ерөөсөө эдгээр нөхдийг одоо ажлыг хүлээлцэх төлөө хүлээлцэхгүй байгаа л байна. Тэгэхээр холбооны өдөр тутмын үйл ажиллагаатай хамгийн ойр байдаг холбооны удирдлагуудад хамгийн ойр ажилладаг хүмүүсийг бол яхахгүй тамирчин тасалжуулагч нар байгаа гэж бодож байна. Энх хоёр агшаас би бас шгшөөгтэй холбоотой. За дээрээс нь танд түр уулзахтаа хэлэх хэрэгтэй байсан юм. Манайх чи өвлийн олимпиад аврагтай болсон танаас баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд та өвлийн олимпиас алтан медаль авсан тамирчин маань бэлтгэл сургуультаа одоо яаж хийж ийн бас бэлтгэл сургууль хийх нөхцөл боломжтой тааруу байгаа талаар мэдээлүүд байдаг. Ер нь таваас энэ шгшээ багийн бүтэц бүрэлдэхүүн үйл ажиллагаан дээр өөрийнхөө бодлыг байр суурийг илэрхийлээч. Тэгэхээр Тэшүүрийн үндэсний шгшээ баг 2014 оны Сочигийн олимпийн дараа нэг 3 сарын хугацаатай тур хаагдсан л та. Тэгээд 7 сараас дахин алтан бус гэж тийм нэртэйгээр одоо Тэшүүрийн шгшээ багийг байгуулах юм юу журам гарсан байгаа. Энэ журам дээр ингээд одоо ямар ч тасгалж орж болно гэдэг тийм ээ хүн болгон сандаа өгж болно тамирчид өгж болно гэдгсэн. Энэ дээр одоо Долгосрон гэж багш байгаа. Энэ багш бол одоо би заавал оронд орох ёстой гэсэн. Тэгээд одоо надад бол одоо журам одоо олимпийн эрхийг хуучаас Монгол одоо ямаас оруулахгүй гэсэн гэж худлаа юм мэдээлэл өгөөд өөрөө орсон байгаа. Тэгэд өөрөө ороод энэ тэнцээг үлдээ. Яагаад гэвэл тэр журманд чинь тэтгэврийн насны хүн орж болохгүй те. Ийм үндсэлтэй байдаг байхгүй. Тэгэхээр өөрөө тэтгэврийн насны хүн яваад орсон байдаг. Журман дээр сонгон шалгуултаар орсон. Нөгөө нь тэнцээгөө албан ёсоор Наранбаатар дарга төр үед ажиллаж байсан. Холбоонд юу ирүүлсэн бичиг ирүүлсэн.
та нас журамж орчоод ингээд одоо юм тэтгэврийн насны хүнийг оруулсан байна. Дахиад нээлж юу тамирчдад дасгалж учраас сонгож оруулж ирээч гэж хэлсэн. Ингээд 9 сард тэр сонгон шалгуулалт явах тухайсан. Тэгээд одоо энэ дадуулсан хүнээс одоо бодолж явсаар өтөтэй хүртэл одоо ингээд шгшөөхгүй байж байна. Тэгвэл энэ зуны одоо ингээд олимпиад бэлтгэл хийж явахдаа хүндрэлтэй талууд маш их гарч ирсэн л да. Цуглалт нь гарах одоо эрт 8-9 сард мөсөн дээр голох юм асуудал гарч ирсэн. Тэгээ аргаа ядаад би одоо энэ шинэ удирдлагуудад төр орон гүйцэтгэгчд хэлжсэн. Одоо цуглалт хэрэгтэй байна, эрт мөсөн дээр гарах хэрэгтэй байна. Энэ сүүлийн 3 жил бол одоо ерөөсөө яг онцлог жил байгаа. Одоо 16 онд одоо залуучуудын олимпиад 2 дугаар наадам энэ дараа Японы Саппород Азийн тоглолт тэрний дараа 18 онд Пинчаны олимпиад ингээ 3 том тэмцээн дараалцсан байна. Энд одоо систем стратеги бэлдэхгүй болохгүй гэдэг өчнөө орж бас ерөөсөө миний үгийг авч хэлцэж тоогоогүй. Тэгэхээр би аргаа ядаад одоо эрүүл мэндийн спортын яамны газрын спорт орсон Бахижаан дээр орсон тамирчдад дагуулад одоо ийм асуудлууд байна. Олимпиад бэлдэх хэрэгтэй байна. Ашигшаа авахыг байгуулах хэрэгтэй байна гэсэн. За энэ талаар ярилцээ. Шаашинтэй дарга нартай уламжлах гэсэн байгаа. Ингээд дахиад бүр нөгөө асуудал маань шийдэгдэхгүй болохоор тухайн үед ажиллаж байсан одоо Булдаатар сайд төрөлд явна. Энэ дээр бас би орсон. Ингээд урд нь олимпийн ирэх хийж хаар 2 хүүхдийн амжилтыг үзүүлээд одоо ийм амжилт үзүүлж байна. Биднээс олимпиад одоо ингээд оролцох ирэх авч оролцох юм бүрэн болцоотой байна гэдэг тал дээр бол тэгэхээр давгаа тэр хамт орсон л Булдаатар сайд дээр. Тэгээд Булдаатар сайд үзэж судлаад энэ ерөн боломжийн минь амжилтын гайгүй байгаа юм байна шүү дээ. За энэ талаар би яриад шгшөөг байгуулах талаар одоо ямар ч байсан энэ асуудлыг авч хэлцээгээд шгшөөд багыг байгуулах гэсэн юм юу гаргасан. Тэгээд шгшөө багыг тэгээд явж явж үйлжингөө байж саяхнаас одоо эхлээд тамирч дасгалжуулагчдын сонгосон дараад тамирчдын сонгосон дараад нь дасгалжуулагчдаа сонгосон. Ингээд би сонгогдсон байгаа. Тэгээ одоо болтлоо яг шгшөө ингээл баригдаагүй байж лээ. Яг энэ өвлөө олимпиад бэлдэх талаар одоо бэлтгэл сургуулийн тал дээр маш өндөрлөлтөй хэцүү байсан. 8-аас би одоо тэр болормоо нар манд хоёр дээр ордог байсан. Дасгалжуулагч нартайгаа уулзаач хамтран ажиллая. Цаашдаа биднээс өвөл яах ёстой юм бэ? Тэгэхээр ерөөсөө уг авч хэлцдэг. Тэгэл ерөөсөө тавстай уулзах шаардлага байхгүй. Одоо зөвхөн тамирчтай уулзна л гэл тэр ямар ч тэр бидрийг бол сайн мэдээгүй. Тэгэл тамирчтай уулзч ярилцдаг гэсэн. Тэгээд одоо энэ олимпиад алтан медаль авахд бол одоо маш их тусцаа үзүүлсэн газар бол Монголын үндэсний олимпиад. Энэ бол бараг 90% зардлыг тааж одоо биднээс бол өнгөрсөн оны 13 сард норматив дэлхийн цомын норматив эрхийд байхгүй. Энийг хийхин тулд олимпиад орооноос одоо Сумья Зогтбаатар бид гурийн зардлыг бүрэн дагаад тэнд очиж илгээд Канадын Калгарид очиж тэнд очиж биднээс олимпиад эрхээ хийсэн. Дэлхийн цомын норматив биелүүлсэн. Энэ нормативыг биелүүлж дэлхийн цомд орно. Дэлхийн цомдоо орж иж олимпийн эрхээ ав. Ийм систем дистралталтай манайхчаа. Тэгээд эрхээ хийгээд ирчлээ. Тэгээ 9 сараас одоо ингээд мөснөө гуулах байна гэхээр ерөөсөө бидний шүүгийг авч хэлцдэг. Ерөөсөө энэ дээр тал бэлтгэл сургалт дээр ерөөсөө тусад өмжлөх байхгүй мөнгө байхгүй айлгаад байдаг. Тухайд мөнгө байхгүй гэсэн үг. Тэгвэл яаж ивэл олоод өгөөч дараад нь одоо ингээд гаргалаад урд нь бол яг уу биднээс юм жонтой байсан л да. Эндээс олоод авчлаа дараад ингээд төсөв бүрдээд аваад ирэхээр ингээд өгчдөг иймэрхүү тал дээр урдны бидний ажиллаж байсан одоо давгуудаас ингээд явж болтгол байсан. Ийм арга хэмжээгээр урдных шиг явж болно шүү дээ. Биднээс урдны бол сайхан амжилтуудаас олон улсын төвцөө дэлхийн цомын аваргуудад ороод улсын рекорд амжилттай шинжлэхтэй бол ингээд явж лээсэн. Би өснөө тайлбарласан дээр энийг өрсө хүлээж аваагүй. Тэгээд гойж 9 сард нэг 10 сарын сүүлээр одоо тэмцээн эхлэхийн өмнөхөн 9 хоног солонгос нэг бэлтгэл хийсэн. Тэгээ 9 хоногийн гулгалт гэдэг бол үнэхээр яг одоо өөртөө бол уурсан шахуул болж байгаа. Тэгэл гоцсон өрн тэгэл зуны бэлтгэл, хуурай бэлтгэл хийсээр агаад 9 хоног явж ирээл дараад нь хэд хоногийн дараа нөгөө залгаж дэлхийн цомын тэмцээн эхэлж байгаа. Энэ дээр бас Монголын үндэсний олимпийн хороо бэлтгэлийн зардлыг дагаа явуулж байгаа. Тэгээд тэндээс уг нь эртхэн одоо мөсөн дээр гарсан бол Зогтбаатар маань ч гэсэн бас олимпийн норматив хийж эхлэсэн. Сумья маань шилдэг 28 тогтож олимпийн оролцох эрхээ олж авсан. Зогтбаатар маань 2-3 оны дараа л орсон доо. Тав жагсаахтахад. Тэгээд
Олимпиад ороод бол яг сайхан амжилт үзүүлсэн. Гэхдээ энэ амжилтыг бол дагуу тэр эднээс ирдэг байсан л да. Ер нь энэ багийн юм уу те Бунграта уралд намтал монголчууд манайхан олимпиад авахтаа болох шүү гэж хүсч мөрөлдөг гэсэн тэр мөрөлдөн бийсэн л да. Энэ бол олон жилээс яригдчихсан асуудал л да. Ер нь урд нүтэй балант ажиллаж байхдаа урдны багш дасгалж утсын тогшоо мөртлөө тэр ингээд ярьдаг байсан. Тэгээд биднээс одоо тэр сая инжлээс албан ёсоор шинээр нэгдсэн тэр ойрын зайн одоо холимог багийн спринтер гэж ойрын завралдаан гэж шинээр анх гарч ирсэн. Тэгээ энэ баг дээр одоо Монгол, Итали, Хятад, Солонгос гэсэн дөрвөн баг гарч ирсэн байна. Энэ дөрвөд одоо манай Сувион эхний хурдыг авч өгснөөр дараагийн тамирчид нь бол бас сайн хурдыг авч мэдэл авраг болсон л да. Тэгээд бас энэ дээр бас нэг хэлэх зүйл байна л да. Олимпиад явахын өмнө бас нэг 21 хоногийн бэлтгэл одоо Хятад хийсэн. Энийг одоо энийг бол яг Бахажаан дарагтай яриад Одон баяр дарга өнтер зөвшөөрөөд 21 хоногийн цуглуултыг бол биднээс гаргаж өгсөн байгаа. Тэгэхдээ яг нэг төлбөрөөр 5 самарсан мөнгө олоод явчихаа. Дараад нь төсөв орж ирлээ байгаад. Тэгээд одоо яад юм бэл бас мөнгөгүй болжсэн чинь Олимпик хөгжлийн сангийн дарга Наранбаатар дарга маань харин биднээс тусалсан да. Тэгээд дараад мөнгө олж биднээс ингээд зогцоод 21 хоногт энэ бэлтгэлээ төлөвлөлтөй явсан. Би нэг юм мэдээлэл уншсан. Одоо тэр боломгоо нар мандах гэх хүмүүс сумьягаас Олимпиад оролцох зардал 43 сая төгрөг нэгсэн гэсэн юм мэдээлэл одоо сумьягийн аав нь бол хэвэн мэдээллийн хэрэгслэр ярьсан байлээ. Энэ хэр бодиттой сая таны ярианаас бол холбоо мөнгөөр дэмжээгүй хэрнээ яагаад мөнгө нэгж байгаа гэсэн асуудал надад гарч ирж байна л да. Тэр хэр бодиттой нэгдүгээр мөнгө нэгсэн үнэ юм уу? Хоёрт нэгсэн бол одоо ямар учир шалтгаантай болоод тэр тамирчаас мөнгө нэгж байгаа юм? Тэрийг бол Олимпиад төрөөд монголчууд тэр чигээр одоо баярлаад одоо өстө монголчууд баярлж ирсэн тэр агшинд зүгээр инээхэндээ гэж хэлэхэд бас сошиал ертөнцөөр бас нэг яахын шуугсан штэ. Нэг шуугаад нэг тэгээд нэг зарим хүмүүс мэдээлэл татсан баг. Тэр нэгвэл эн чинь нэг жижигхэн тамирч хүүхдүүдийн тэмцээн жижигхэн юм байгаа аль биесний биш гэсэн тиймэрхүү юмнууд бол нэг гарч ирээд гэсэн. Тэр их муухай л да. Ер нь бол яг тэрийг бол манай энэ төшөөрийн холбооны энэ удирдлагаас хийсэн штэ. Тэрийг бол бас мэдж байгаа хүмүүс байгаа. Тэр юу хөрнөөс зүгээр атаархал байхгүй. Ерөөсөө яг энд ихэд бол энэ төшөөрийн холбооны өнөөдрийг явуулж байгаа бодлого гэж байхгүй болцсон. Зөвхөн тэр ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаа нар мандахын охин зул гэж байгаа. За яг бол зүгээр сайн тамирчин тий. Гэтэл чинь яаж ингэх чинь ерөөсөө тэр тамирчны эсрэг одоо юу гэдэг одоо өрсөлдөгч гарч ирэнгүүт тэрийг л ерөөсөө өгөөсөгдөг тэрийг ингээл ерөөсөө цааш нь солигддаг дасгалжуулагч нар юм уу гэдэг ерөөсөө иймэрхүү юм. Тэр мөнгө нэгсэн гэдэг тухайд тэр сумьягийн аав надад ярьж ирсэн. Тэр Олимпиад хотхоноос нааша Лели хамраас ирэх гээд маргааш тосно гэж яхад оройн хэний сумьягийн аав яг гэр бүлээр маргааш өглөө охиноо тусах гээд бас нэг тусгай зориултын машиныг нэлээд манай энэ хурлын гишүүдийн нэг юм шиг тусгай зориултын машиныг аваад яваа. Энд чинь Монгол төмний бахархал ингээ сайхан хүлээж аваа гэдгсэн юм бил. Тэгээд тэр машиныг захиалчихсан байсан чинь нөгөө машина урд өдөр нь очиод авахсан чинь тэрийг цуцалсан байна. Гэхдээ хин цуцлаа гэсэн чинь Монголын төшөөрийн холбооны ерөнхийлөгч Болормоо гэдэг хүн цуцалсан гэдэг ингээл. Гэхдээ яахаар ингээд ингээл ингээтэл Болормоотой тэгэл тэр үед утсаар ярьсан юм байна. Гэхдээ энэ чи яахаараа бидний захиасан юм ингээ байхгүй болгочдөг юм байсан гэсэн чинь тэгсэн чинь танаа хүүхдээ гэх юм бол Олимпиад аврагын тулд 43 сая төгрөг зарцуулсан шүү. Тэрийг нөхөж та нар өгөөрэй би яаш та нараас яан тэргээл тим юм болсон юм байли яг тийм яриа. Ер нь бол тэгээд маргааш өглөө тослох ажиллагааг өрн саатуулчих гал тэгэл тослох ажиллагаанд ирээгүй шүү дээ. Төшөөрийн холбооны өдрөөр ирээгүй. Тэгэл тиймэрхүү юмнууд болсон байсан. Ер нь яг энэ жил Олимпиад төшөөрийн холбооноос гаргасан зардалгүй бол за Ясононоос Солонгост бэлтгэлсэн байгаа. Тэгээд Берлин Голландаас Берлинд хоёр хооронд дэлхийн цомын аврах шалгуур тэмцээнд 7 хоногийн зайтай байдаг. 14 хоногийн зай байсан. Энэний дундтай нэг 5 хоногт нь тэнд байх зардал нь зөвхөн тэр тэнд бих бэлтгэлийн зар тоолонтой юм л таас өөр үлэмэрс гаргаагүй л та. Ер нь бол 90% нь бол Монголын Олимпиад орноос л гаргасан та сая явхад. За та бидний ярилцах цаг бас өнгөрсөн байна. Тэгээд ахаад бас эргээд уулзах боломжууд олон гарах байх гэж бодож байна. Тэгээд бас ил ньюслиз мэдээллийн мэдээж хэрэг тэнцвэртэй хүрхэхэд агуу нөгөө тал буюу одоо холбооны ерөнхийлөгч гэдэг Болормоо гэдэг хүн бас өөрийнхөө байр суурийг илэрхийлэхийг хүсвэл бас нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд та нэвтрүүлгийг дуусч, ярилцлаа дуусч. Тэгээд ер нь товчхон дүнэлт
Гэхдээ яг зөв тавчхан дүнэлтэхэд энэ нэвтрүүлэгтээ бас ингэж урьж оролцуулж байгаад баярлж байна. Энэ мэдээллийг ил тод байлгах үднээс. Ер нь бол өвлийн спорт гэдэг бол зөвхөн өвөл ярьдаг гэдэг биш. Одоо энэ хавраас ярьж эрхчлийнхаа юм базааж явах хэрэгтэй. Монголд бол өвлийн спорт тэр дундаа тэшүүрийн спорт бол одоо бол дэлхийд одоо бол гарч ирэх бас тийм аятайхан сайхан хүмүүс бий болцсон. Гэхдээ энэ бол өнөөдөр болцсон юм биш. Энэ бол системтэйгээр 8-9 оноос хойш системтэй бодлогоор бэлтгэгдсэний хүчин дэнээр гарсан. Ганцхан энэ хүмүүсийг одоо нэг бас ингээд цаашд нь төрөн ч гэсэн дэмжээ туслаад ингээд явуучвал Монгол гэдэг нэр бас дэлхийд цуурайтгал юм байгаа юм да. Одоо тэгээ удахгүй жигшөө байгуулах тухайлгүй тэгээд энэ бас мөс цас ордны асуудлууд бас яригдах байлгүй гэж бодож байна. За дараа ордны асуудлаар нэг уулзаж ярилцъя. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. Нэвтрүүлэг ярилцлагын хүрээд өндөрлүүлье. Манай өнөөдрийн дугаарт тэшүүрийн спортын төлөөллүүд буюу за тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөс олон жил ажилласан спортын зүтгэлтэн ерөнхий нарийн бичгийн дараагаар зүтгэлтэн Давид Жолон за гүйлтийн тэшүүрийн шгшаагийн дасгалжуулагч Инх Баяр нар хүрэлцэн ирж ярилцлаа. Анхаарч үзсэнд баярлалаа.